За эхлэв та. За. За. Энэ сургууль нь болохоор урлагийн сургууль. Тэгээд хамгийн хойдлыг нь болохоор одоо миний мэдж байгаагаар одоо гитар хөгжмийн департамент. Тэгээд заадлынхтай болохоор одоо бүжиг хамгийн наадлынх нь байлаатай байдаг. Одоо монголчууд одоо нэг хуучин үзэл бодлоор ингээд лээж авах хөвгөнд ороод тийшээ явах хөнгөд нь дагаж яваал нэг энийг хийгээд хийгээл л шүү дээ. Тэрнээс жоохон өөрөөр байж өгмөр санагдсан байхгүй юу? Санаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээр би яг одоо Chinese Cultural University гэдэг Тайпейд байрлал их сургуульд хүрч ирсэн байна. Тэгээд өнөөдрийн бичлэг талаар одоо энэхүү их сургуульд сурдаг Төвшинбаяр гэдэг одоо Монгол оюутныг урьж оролцуулсан байгаа. Тэгээд өнөөдрийн бичлэгээр Төвшинбаяр маань та бүхэндээ одоо сургуулийн кампусыг танилцуулна. Тэгээд дээрэс нь бас яг энэхүү их сургуультай ямар боломжууд, тэтгэлгүүд байна гэх мэтчлэн маш одоо сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд хүргэх болно. Тийм учраас та бүхэн өнөөдрийн бичлэгийг дуустал нь үзээрэй. За намайг баасан дорж өгдөг Төвшинбаяр гэдэг. Одоо манай ээж аваа хоёр болохоор тийм өөр ангаагаас гаралтай хүмүүс байдаг. Би бас тийм төрж өссөн. 22 настай. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Тэгэл одоо сураал явж байна да. За Төвшинбаяр өмнө Монголд сурдаг байсан гэсэн тийм их сургуультай. Тэгээд анх яг яагаад тайванд ирэхээр болсон бэ? Анх яагаад ирэх болсон шалтгаан нь болохоор би зүгээр ингээд өөрийнхөө биеийг даагаад ээж аваасаа жоох хараад бус баймаар санагдсан. Яагаад тэгэхээр одоо монголчууд одоо нэг хуучин үзэл бодлоор ингээд ээж авах хөвгөнд ороод тийшээ явах хөнгөд нь дагаж яваал нэг энийг хийгээд нь хийгээл байдаг шүү дээ. Тэрнээс жоох өөрөөр байж үзмээр санагдсан байхгүй. Зүгээр тэр хүсэлтэд хөтлөгдөөд тэгээ ер нь бол харж байгаад хамгийн боломжтой хөлбөр надад 50 байсан. Яагаад тэгэхээр би ингээд амар толцсон байсан юм аа. Би ч ингээд нэг жил Монгол сураад 100 болцсон эсвэл үргэлжлүүлээ сурах уу эсвэл өөрөө ингээд улс орн руу явах орол тэрийг хайж явах боломжтой. Гэхдээ яг ингээд цагийн толцсон 100 байсан байхгүй юу. Тэгээд за хамгийн ойрын боломжтой юм байна гэж бодоод тэгээд угаасаа өртөг мөнгөний хувьд ч гэсэн очиод ажиллах боломж өгч гэсэн боломжтой байсан. Тэгэхээр 51 сонгож ирсэн байгаа. Энэ ард харилцааны 16 давхар барилга нь болохоор манай одоо Global Business тэгээ мастрын оюутнуудын хариуцсан офис нь 9-өөс дээш давхартай байдаг. Тэгээд 8-аас доош давхартай ингээд бүх хүүхдүүд нь хичээл үзэх одоо хичээлийн техникүүд нь барилдаг. Тэгээд 2-оос доош давхарт нь болохоор айгүй тийм нэг том лекцийн эсвэл ингээд төгсөлтийн баяр хийдэг тийм том техникүүд барилдаг байгаа. Яг анх эрэхтэй одоо шууд энэ Chinese Cultural University-д ирсэн үү эсвэл өөр сургуульд ирчихсэн? Би бас одоо өмнөх бичлэгэн дээр дурдчихсан тэр Чунхва University гэдэг сургуульд анх ирж исэн байгаа. Тэр ихтэй сургуульд ирэхдээ одоо ингээд өмнө орсны хүмүүс тэр өхөнтэй та ир шиг биш тэгж хэлний бэлтгэл бол ирээгүй. Монгол нэг жил хятад хэл үзсэн. Гэхдээ нөгөө миний үзсэн хятад хэл болохоор одоо ингээд хүүхдүүдийн ингээд basic төвшин сургадаг байсан аахгүй одоо санхүүгээс одоо ингээд 2 дээр явахаар ингээд basic төвшин заадаг. 2 дахь жилээс мэргэжлийн хичээл үздэг байсан аахгүй би тэр үед нэг дугаар курсээ төгсөөд тэгээд ер нь бол за basic төвшинтэй юм чинь гайгүй байхаа гэж бодоод шууд хятад хэлний ингээд орсон байгаа. Анх Чунхвад ирчихсэн юм шүү дээ. Тэгэхээр одоо өмнө нь Монгол байхдаа монголоор хичээл үзчихсэн. Тэгээд өмнө нь Чунхвад бас сая хятад хэлээр хичээл үзчихсэн шүү дээ. Одоо болохоор англи дээр хичээл үзсэн. За тэгвэл яг ингээд 3 хэл дээр ерөөхдөө хичээл үзчихсэн байна. Тэгвэл чамд одоо ингээд харахад монгол дээр үзэхэд ийм байсан, хятад дээр үзэхэд ийм байсан гэдэг одоо ялгаатай талууд байна уу? Одоо ялгаа л айгүй их гарна шүү дээ. Монгол дээр үзэх чинь бол ингээд одоо чи ингээд одоо үнээр хэлээ тэнийг хүн биш бол 90-100% нь ойлгох байхгүй юу? Одоо өөрөө сатаарахгүй бол ойлгох боломжтой одоо төрлөх хэл учраас. Хятад хэл дээр үзэхэд бол одоо ингээд одоо миний хэлний бэрхшээл гарч ирж байгаа шүү дээ. Би ч анх хэрэгтэй байс гэрсэн одоо орж байгаа ч ер нь академик төвшөнд орж байгаа. Тийм болохоор би ерөөсөө хятад хэл дээр айгүй тийм асуудалтайгаар хэлсэн гэж хэлж болно. Гэхдээ сүүл рүүгээ дунд руугаа ороод ирэхлээр одоо зарим юм ойлгож эхэлж байгаа. Багш нартайгаа ойлголцож эхэлнэ одоо ингээд чамаа гадаад гэсэн ингээд яаж игээ сурах гал хичээгээд байдаг шүү дээ 50 хүмүүс ойлгуулж гал. Яг хаа тэрэнд нь ингээд айгүй тийм сэтгэл хөдлөд яг хаа тэрнээс болоод хятад хэлтэй яг хаа ингээд багаар өөрөө сурч эхэлсэн. Тэгээд одоо англи дээр үздэгний хувьд бол ер нь бол айгүй авсаархан гэж боддог. Хятад хэлнээс үзснээс. Ягаад тэгэхээр 10 жилдээ англи хэл үзсэн. Бас тэгээд нэг жаалж бол
янз бүрийн одоо YouTube, Cartoon Network энэ тэр баг юмнаас л үзэж сурч исэн болохоор янз бүрийн байгаа байх гэж боддог. Ер нь бол англи нь арай надад амар байгаа. Яг одоогийн үед бол. Энэ миний хард харагдж байгаа барилга болохоор одоо ингээ Chinese culture сургуулийн одоо ингээ full team байгаа. Энэ дотор болохоор дээрээсээ доошоо нийтдээ 13 давхар байгаа. Тэгээ хамгийн дээдлийн давхарт нь одоо бид нэг ингээ шинжлэлээр ингээ солиод бодохын 101-ийн орой дээрээс бараг шихуу хардаг байгаа. Энэ болохоор бараг ууланд орой дэшигээ бараг 1000 м шиг өндөр байна уу? Тэр хавцаа ер нь ирдэг. Тэгээ энэ дотор болохоор эхний 5 давхар нь тэр чигээр ингээ дандаа одоо бүх хичээл орох танхим болон заал, волейбол одоо бүх төрлийн спортууд бэлэн байдаг байгаа. Тэгээд дэшиг болохоор зөвхөн багш нарын офис тэгээд дэшиг дэвэр дээр гарах боломжтой одоо тийм харах одоо side view гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү болон байдаг байгаа. Тэгвэл танаа сургууль одоо ингээд одоо гадаад оюутнуудад зориулсан те ямар одоо хөтөлбөрүүд ч юм уу одоо тэтгэлгүүд те ямар одоо боломжууд байна вэ? За манай сургууль ч юм бол өнөөдөр орой 6 цагаас YouTube дээр Tech That Mongolia гэсэн YouTube суваг дээр одоо ингээд манай сургууль руу хэрхэн орж болох вэ гэсэн тийм одоо гарч ихтэй нэг манай мастер оюутан манай профессортай ярьцлага хийж байгаа. Тэрийг сонирхоод үзээрэй. International оюутнуудтай явдаг байгаа. Одоо юу гэх юм Америк, Европ, Орос, Морс гэдэг оюутнуудтай одоо зэрэг одоо жигөрсөлдөж байж тэтгэлгээ авна гэсэн үг. Тэгээ манай сургуулийн нэг дайжуу давуу тал нь чи сурлагчин дайжуу тэгээд одоо нийгмийн ажил одоо activity гэж ярьдаг шүү дээ. Activity-дээ чи сайн оролцдог байх юм бол тэтгэлэг авах магадлал нь жоохон өндөр. Дүнгээрээ эхний 3-т орох юм бол ер нь бол улирал семестрийн дундуур ингээд чамд ямар нэг scholarship орох боломж өгдөг. Бас тэгээд мөнгөнд дүнгээр шагналаас өгдөг байгаа. Энэ хэсэг дээр нь болохоор ингээд хосууд ирж ингээд суудаг байгаа. Яагаад гэдгийг мэдэхгүй ихтэй ямар ч хэлээсээ Google Map дээр хаах юм бол энэ бол ингээд хосуудын одоо популяр газар байгаа. Дээшээ харуул ингээд тэр бүр тэр танаа дүүл нь одоо манай 100-ыг харагдахаар байна. Тэгээ ингээд доошоо ингээд бүгд нь харж болох боломжтой одоо тийм ингээд суудаг газар байна манай сургууль. За Төвшинбаяр анх яг 50 дээр тасгад хэцүү санагдсан зүйл юу вэ? За анх 50-нд би 9 сарын 5-нд бужижсэн байхгүй. Яг нэг сауны үе шүү дээ бүр амар алан байдаг уу. Тэр үеэр анх буугаал би анх буухтаа би зүгээр яг юунд ирчээ гэж бодож байсан. Манай эмэгтэй сайн найз одоо сайн 50 сурдаг байхгүй. Тэгээд наваг тасч авч ирсэн. Би бүр анх гарч ирэл ёо би яг юунд ирчээ гэж өөртөө итгэхгүй бүр амар халуун гэж зүгээр гадаа зогсглоор ингээ хөлс гоёж байгаа. Одоо Монгол нөгөө анх ирэхлээр юу тэгдэг гэсэн би хүмүүсээс асуусан. Тэгсэн чинь бүр ингээл зүгээр зогсож байхлаар ингээ линт эндээ хөлрөөл. Тэгэл амар саун шиг санагдал. Өнөр нь гэсэн яг сауны өнөр байсан. Тэгээ анхны ер нь бол одоо сэтгэл тиймэрхүү байсан да. Тэгээд хэцүү байсан зүйл гэвэл анхаарал бүх юм хэцүү. Яг одоо тэгэл сайн найз байгаа ч гэсэн тэгэл тэрнээс ингээл баян ингээл гуугаад иж чадахгүй. Тэгэл араас нь гүгээд ах хэцүү. Тэгэл яг үндэ өөрөө болгох ихлээр бас хэцүү. Ойлгохгүй ингээд чихрээс онгоогоо. Тэгэл ер нь бол ихэндээ ер нь аюу хэцүү байсан. Тэгээ ер нь яваандаа 2-3 сар одоо тэнд үдэг монголчуудтайгаа нийлээд одоо эднэрээсээ л зөвлөгөө авч эхэлж байгаа шүү дээ. Хятадаар шууд яриад ойлгохгүй учраас тэгэл монголчуудаасаа зөвлөгөө аваад тэд нар маань ингээд надад аюу туслаад эхний 6 сар ер нь бол тэднийхээ тусламжтайгаар хөлөө олоод ажил төрөл олоод тэгээ ер нь бол тэндээсээ цааш өөрөө ер нь бол авсан байгаа. Энэ ард харагдж байгаа жижигхэн байр нь болохоор яг ингээд газрын гадрах дээр харахлаараа 3 давхар тэрнээс доошоо 2 давхар тэгээд энэ болохоор зөвхөн гадаад оюутнууд амьдрах нөхцөлтэйгээр байдаг 2-оос 3 тэгээд нэг хүн ч гэсэн амьдрах боломжтой гадаад оюутнууд ирэхтэй байр байгаа. Тэгээд энэ харагдж байгаа байр нь болохоор доошоогоо 5 давхар одоо энэ харагдж байгаа гадаргаасаа тэгээд дээшээгээ доолоод тэгээд нийтдээ 12 давхар одоо энэ бол бүх эмэгтэйчүүд одоо байдаг. Эмэгтэй дотор байгаа. Хичээлээс гадуурх одоо цагуудаа яаж өнгөрөөж байна? Тэгээд бас чиний бодлоор одоо 50 чудаа суралцах зүйлсүүд юу байна вэ? За анх ярьсан жилээ бол би аюул сакс тоглолт байсан. Тэгээд тэр сургуультай бүр департаментынхаа шигшээд дэд ахлагч хийжсэн. Тэр жилдээ бид нэр Global Business Department гээд хавар болгон болдог одоо сургуулиудын одоо International Business School одоо тиймэрхүү одоо нэрэн дор явагддаг өөр одоо 50-ны сургуулиудад тэмцээнд оролцоод шилдэг 8-д орсон байгаа. Тэгээ сул жилийн цаг ер нь бол сакс тоглож өнгөрөөсөн байгаа. Эхний жилдээ бол. Эсвэл одоо тэгээд 2 болон 3 дахь курс одоо бол аягүй ажилдаг. Хичээл багтаа. Ээж аваа одоо ингээд дарамт учруулахгүйгээр ингээд өөрийгөө авч явж байгааг харуулахыг аягүй хүсдэг. Тэгээ тэрнийхээ югаар одоо жилийн цагаар ер нь л ажилдаг. Энэ сургууль нь болохоор урлагийн сургууль. Тэгээд хамгийн хойдлынх нь болохоор одоо миний мэдж байгаагаар одоо гитар хөгжмийн департамент. Тэгээд
наадлынхтай болохоор одоо бүжиг хамгийн наадлынх нь болохоор балетих байдаг. 50-чуудаас суралцах зүйл хамгийн ихэнд очрлох. Монголчууд ийзээ сурдаг юм. Очрлох чихнээсээ. 50-чууд дуртай газраа, дуртай хоолоо, автобусаа бүр хитэд цаг ус амаг хүлээдэг. Тэр нь бүр амар хөндлөмөр тэрийг аюу сайн хүлээдэг байгаа. Тэгээд дараагийнх нь зүйл болохоор аюу цэвэрч. Одоо юу гэх юм паблик газар аюу цэвэрч гэх юм уу. Хэлсэн юмд аюу тийм үнэнч. Тийм аюу хүрдэг тийм. Одоо манай аль мэддэг 50 хүмүүс гэсэн би чамтай ингээ тэгнэ мэгнэ гэсэн мөл ер нь бол тэрийг заавал биелүүлэх гэж бас аюу хичээдэг. Нэг тиймэрхүү ба. Ер нь бол миний яг сайн мэдэж авсан 3 зүйл бол энэ л. За өнөөдрийн хамтчлаг Төвшинбаяр битээр маань гоё яриа хийгээ. Тэгээд Төвшинбаяр он сав бүхэндээ бас сургуулийн кампусыг танилцуулаад ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд цаг цаваа гаргаж үзсэн тав бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд цаг цаваа гаргаж ирсэн Төвшинбаяртаа бас маш их баярлалаа.